Сайн уу? Ано байна. Тэр миний background бол өөр байгаа. Хэрвээ минь намайг Instagram дээр дагдаг бол миний энэ story-ноос намайг энэ өрөөнд харсан баг. Тэгэхээр би яг одоо ажлын зорилгоор бол Илийн чанд томилолтоор явж байна. Тэгэхээр яг энэ үеэр бас яг бичгэд зохимжтой нэг видео өмнө нь бодож исэн яг юу вэ гэхээр аялал гарахтаа аялал одоо хувийн журмаарч байна уу, ажлын журмаарч байна уу, аялал гарахаа заавал ашиглах хэрэгтэй. Эсвэл миний зүгээс ашиглахыг зөвлөж байгаа 5 янзын аппликейшны тухай бол энэ видеоор хүндэх гэсэн. Би яг 5 аппликейшн бол одоо зөвхөн 5 аппликейшны тухай ярих гэж бодсон чи ингээд хэрэгцээтэй аппликейшнд ингээд жагсаага бичгээр 5-аас олон болоодсан байхгүй. Гэхдээ ингээд дотор нь ингээд хараад үзэхээр үндсэндээ нэг 5 янзын төрөлд бол хуваагдаад байгаа юм байна. Тэгэхээр яг аялж байгаа чиглэл, аялж байгаа зорилгоос ч хамаараад одоо нэг төрлөөс нэг аппликейшнийг хэрэглээд яваад байх боломжтой учраас би та нартай энэ 5 аппликейшнийг одоо 5 төрлийн аппликейшны тухай гэхдээ 10 аппликейшнийг зааж өгье гэж бодсон юм. За тэгэхээр эхнийх нь зүйл бол тээврийн хэрэгслийнхаа учрыг болох. Энэ би энэ 2 янзын аппликейшнийг зөвлөмөр байна. Эхнийх нь Skyscanner, нөгөөх нь Trip.com гэдэг хоёр аппликейшн. Skyscanner болохоор яг та нарт нэг чиглэлээс нөгөө чиглэлийг хүртэл нислэгийн тийз бол олох боломжийг олгодог. Мэдээж хэрэг ийм төрлийн үйлчлэгээ үзүүлдэг айгүй олон үйлчлэгнүүд байдаг л да. Гэхдээ Skyscanner-ын гоё юм нь юу гэхээр заавал тэдний өдрөөс тэдний өдрийн хооронд гэж нөгөө өдрөө оноож өгөх шаардлагагүй зөвхөн сараа сонгочход за тэднээс тэдний одоо сарынх нь одоо аль ч өдрийнх нь хамаагүй үнийг нь харуулад танарт бас нэг бодлын хамгийн хямдхан сарыг бас санал болгож болдог. Тэгэхээр хэрвээ одоо баг төсөөрөөл аялье гэж бодож байгаа бол магадгүй Skyscanner дээрээс нислэгийн тийзээ хайвал айгу сонирхолтой байж магадгүй. Би энэ аппликейшны тухай Damon and Joey видеон дээрээс олж мэдчихсэн. Тэр хоёрын сувгийг видеоны доор тайлбарлахад холбож өгсөн байх болно. За мөн Trip.com бол хятадд байралтай аппликейшн хэрвээ одоо хятадаар дайрж өнгөрч байгаа ч юм уу хятад руу аялж байгаа бол Trip.com-гүйгээр бол хайшиж явахгүй гэж хэлж байна. Галт тэрэгний аппликейшн одоо галт тэрэгний тасалбар бол авъя гэж байгаа бол Trip.com-аас авчих нэг зүгээр. Тэгээд нөө хивж гарах шаардлагагүй. Утсан дээрээсээ бол кодо аваад шууд ticketing office буюу одоо яг тасалбар гарах одоо олгох газар дээрээ тэр зураг харуулаад тэгэл тасалбар гаргаад авчих. Тэгэхээр урьдчил захиалах боломжтой. Урьдчил бас онлайнаар төлбөрөөснөө төлөх боломжтой гэсэн үг. Учир нь одоо галт тэрэгний тасалбар бол алга болчиход байдаг учраас ер нь бол заавал урьдчил захицсан бол айгу эвтэйхэн байдаг шүү. Энд дээр Trip.com дээр бас нислэгийн хийц гэсэн захиж болдог. Яг энэ удаагийн ажлын аяллаа нэг нислэгийг бол би Trip.com-оор дамжуулан захисан хамгийн одоо эвтэйхэн захиалгын систем байсан юм. Тэгээд угаасаа би өөрөө хаягтай учраас магадгүй тэр түүхээ бас өөр дөр авчруулах зорилгоор энэ үгээр захисан байгаа. За тэгэхээр нислэгийн тийц захиж байгаа юм чинь одоо нислэгүүдийг яг яаж удирдах нэг доорт нь төвлөрүүлэх вэ? Жишээ нь би бол та нар анзаарсан байхыг зөвхөн нэг аппликейшн ашиглаж одоо нислэгээ захиалдаг, үн тэндээс ингээд захиалсан байгаа тохиолдолд нэг доор одоо миний бүх нислэгүүд ямар байсан, хаана хэзээ хэдэн километр яаж явсан гэх мэт ч тийм каталог одоо бүртгэл дээрээс нь одоо тэр нислэгт өөрчлөлт орох юм бол тэр нислэгийн мэдээлэл хүлээж авах зорилттой нэг аппликейшнийг ашигладаг нь App in the Air гэдэг нэртэй аппликейшн. Up in the Air гэдэг киног санагдуулж байгаа. Гэхдээ үгүй App in the Air. Энд дэр би 2015 оноос хойш энэ аппликейшнийг ашиглаж исэн юм байлээ. Тэгээд яг нислэгүүдийнхаа мэдээллийг оруулахаар яг хооронд холбож өгөөд хідэн цагийн зөрүүтэй байна уу, layover ч болов уу одоо транзит чинь хэр урт байна уу, аль гейт дээр байна уу, аль терминал дээр байна уу, хаанаас хаашаа явах уу гэх мэтчлэн мэдээллүүдийг нөгчдөг. Тэгээд дээрэс нь бүх нислэгийнхаа одоо бүх аяллахын түүхийг бол харж болдог. Дээрэс нь одоо хідэн километр аялсан байна, ямар онгоцоор хэдэн удаа аялаж хамгийн их аялсан одоо сонгон үйлчилсэн авиа компани чинь юу байсан байна гих мэтэр. Тэгээд очисон хотуудаар чинь юм гоё юм стикерүүд өгд юм байлээ. Тэр стикерүүдэд цуглуулж байгаа нэг дор ингээд өөрлөгөө одоо бит стикер байдлаар одоо хүлээж авч болдог. Гоёгоос тийм. Тэгээд зөв ингээд нэг дор мэдээлүүдэд хадгалахаар айгуу зохимжтой team application гэвэл App in the Air. За гурав дахь нь бол ийм навигацийн үйлчилгээнүүд байгаа. Мэдээж хүн болгомоор мэдээ хамгийн одоо өргөн дийлгээр одоо хамгийн түгээмэл ашиглагдаж болдог нэг аппликейшн бол яхааргүй Google Maps. Google Maps болохоор яг нийтийн тээврийн хэрэгслүүд орсон байдаг. Юунууд одоо алхахад хэр удах гэх мэт ер нь хамгийн энгийн одоо суурь мэдээллийг бол өгчөгдөг. Яг тухайн байршил болгон дээр бас тухайн улсад ч юм уу тухайн хотод зориулсан яг тийм юм навигацийн аппликейшн бас байгаад байдаг л да. Тэрийг бас ашиглаж болох юм шиг. Оросд бол Яндекс айгуу сайн явдаг. Гэхдээ Google бол ерхий суурийг ч юм бол айгу сайн тавиад өгчдөг. Тэгээ энэ дээр нэмээд би сүүлд нэг Лондоны аялал дээр ашиглаж исэн бас нэг навигацийн аппликейшнээс зөвлөе гэж бодсон. Тэр болохоор City Mapper. За City Mapper бол яг Лондон төвтэй
одоо үйл ажиллагааны төвтэй тийм аппликейшн хөгжүүлэгч компани одоо гаргасан аппликейшн. Гэхдээ энэ дээр болохоор яг хот дээр нь төвлөрсөн байт юм байлээ. Ихэнхдээ барууны болоод томоохон хотууд бол багтсан. Бүх хотууд багтахгүй. Лондон бол айгүй сайн багтсан байт юм байлээ. Нэг одоо байгаа газраасаа эсвэл хаанаас ч үгүй эхлэх цэгээ сонгоод төгсөх цэгээ сонгоод тэрнээс тэр одоо эхний цэгээс төгсгөл цэг хүртлээ яаж хүрэх вэ гэдэг бүх сонголтуудыг гаргаж ирдэг. Тэр дотор нь одоо underground буюу одоо метро, автобус, дугуй, тэгээд нөгөөний түрээсэлдэг нөгөө юм уугаа штэ. Дугуй скутерүүд хүртэл тэгэл Uber алхсан ч гэсэн яг бүх сонголтуудыг гаргаж өгөөд дээрээс нь яг хэдэн паунд болох вэ гэдэг нэг хажуудлалтаа бол харагдсан юм байлээ. Тэр нь айгүй гоё. Тэгээ зарцуулагдах хугацаатайгаа гарч ирдэг. Тэгээд яг нөгөө хамгийн rush hour буюу хамгийн хөдөлгөөн ихтэй үеийн аль нь одоо яг гайгүй байна уугүй юу гэдэг нүнүүд нь гарахаас гадна tube дээр буюу метрон дээр явж байхад метроны аль одоо вагонд нь суувал хамгийн чөлөөтэй байх вэ гэдгийг хүртэл харуулдаг. Тэгэхээр тэр нь айгүй гоё функц. Сүүл би бас энийг Хонконгт бас ашигласан. Хонконгт бол Google Map-аас илүү City Map-аар айгуу зохимжтой юм байлаа. Ганц дутагдал нь бол байршлуудын тоо бол маш хязгаартай. Хотод нь нөгөө их хөгдөл дээр нь тулгуурлан шинжилгээ хийдэг учраас, дээр нэмэлт одоо хөгжүүлэлт хийдэг учраас хөдөлмөр нэлээд шаардлагадаг. Гэхдээ City Map-аар дээр нэвтэрсэн байгаа хотууд бол айгуу сайн одоо аюултай ашиглах боломжтой гэх юм уу? Тийм өвчлөө аваа шүү. За дараагийнх нь бол зочд буудал буюу одоо байрших газраа сонгох аппликейшн. За зочд буудал дээр бол илүүтэй Agoda болон booking.com хоёрыг зөвлөмөр байна. Яг энэ хоёрыг нэг ялгаатай биш үү? Яагаад тэгэхээр booking.com нь Agoda-га худалдаад авсан байхгүй. Тэгэхээр яг толгой компани болон их үүсвэр нэг адилхан. Гэхдээ үнээ сонгож өгдөг тийм нөгөө үн бодох механизм нь жоохон хоорондоо ялгаатай юм билээ. Тийм болохоор яг ямар ч байршлыг харсан аль алин дээрсэн зэрэг нэг хайгаад харчуулаагүй зүгээр санагдаад байдаг. Тэгэхээр хөдөлгөөнд нэг яв замдаа хүртэл би одоо Junit 2-ын дүүтэйгээ нөгөө өнгөрсөн 100 хийсэн Zoom даазын аялал дээр видеонуудын картсээр холбож өгсөн байх болно. Тэдрийг явж байгаа яг өглөө нь ингээд тээврийнхаа хэрэгслийг л өөрчилж захиалаад түнэс буудлаа болоод Agoda-гаар ингээд яг замдаа явж байхдаа захиалал яваад байсан. Айгу хурдан сайн баталгаатай захиалга бол өгчдөг. За мэдээж хэрэг бас өөр хотуудад очиж байгаа бол бас яг зочд буудлуудын хүртээмж багтаа байршууд дээр бас Airbnb ч юм уус ашиглаж болох. Гэхдээ би Airbnb нэг тийм өргөн хүрээнд бол ашиглаж байгаагүй учраас яг зөвлөж чадахгүй. Гэхдээ хэрэгцээтэй үедээ бол Airbnb ч гэсэн айгүй зохимжтой байдаг юм байлээ. За 5 дугаарт би Trello application зөвлөмөр байна. Trello мэдээж хэрэг бол аяллаа зориултай app биш. Энэ бол яг юм organization буюу зохион байгуулалт юм төлөвлөлтөд айгүй зохимжтой. Янз бүрийн байдлаар бол ингэж хувьсган аял одоо ашиглах боломжтой. Жишээ нь би Trello дээр өөрийнхөө одоо энэ YouTube суваг дээр орж байгаа видеонуудынхаа төлөвлөлтийг юм хуваарлалт санаануудаа тийм цуглуулад ингээд процессор нь Kanban гэдэг хаа. Kanban method байдлаар ашиглаж ингэж төлөвлөдөг. Тэгээ яг тэр хаягаар ашиглаж бас дахиад өөр борд үүсгээд би яг юм аяллаа төлөвлөлтийг бас хийдэг. Дүүтэйгээ аялсан тэр бүх аяллуудаа бит хоёр болохоор дандаа Trello дээр төлөвлөж исэн. Юуг зөвлөх вэхээр нэг Trello руу ороод шинэ хаяг үүсгээд орсон бол board буюу самбара тухайн аяллахаа нэрээр нэрлээ. Тэгээ дотор нь би листүүд гэдэг орж ирдэг. Листүүд дээр нь би яг өдрүүдээрээ листэ тавиад тэгээ хийх зүйлсүүд болоод яг тэр өдөртөө хамааралтай мэдээллүүдийг тус бүрийг нь картаар оруулаад өгчдөг. Нэг карт нь одоо жишээ нь зочд буудлын мэдээлэл, нэгэн дээр нь дахиад нэг картн дээр тээврийн мэдээлэл, дахиад нэг картн дээр юу гэдэг үзэх зүйл мөл гэсэн. Тэгээ бүр ихнийх нь листээр documents буюу бичиг баримтуудаа хүртэл хавсгачиж болдог нэг жагсаалт бол гаргаад тавьсан байдаг. Тэрэн дээр одоо чи миний паспорт, магадуугийн паспорт юу гэдэг. Тэгээ тасалбарууд, эсэн бүс бүх юмудаа нэг дор ингээд төвлөрүүлж болж байгаа учраас юм мэдээлэлээ одоо нэг дор хуваалцах боломжтой. Тэгээ дээрэс нь Trello application-ыг зөвхөн би өөр ашиглаж зогсохгүй өөр хүний гэснээр тэр board буюу самбарлууга нэмж болдог учраас хамтдаа аялж байгаа тохиолдолд мэдээлэлээ хуваалцах зорилгоор юм төлөвлөлт зохион байгуулалт дээр бол Trello-г ашиглал айгүй зөв зохимжтой юм байлээ. Бас зүгээр хүнлэнгөөс хэлэхэд медиаг анилгууд бас Trello-г айгүй сайн ашигладаг. Ялангуяа дижитал медиа дээр төвлөрсөн компаниудыг Kanban методтэй одоо Kanban аргачлалтай бол хоршуулад ийм контентын төлөвлөлтөө бол хийчдэг юм байл. Би яг тэрнээс санаа авч ин одоо YouTube суваг болоод бас Instagram Medium суваг дээр нийтлэх блогуудынхаа төлөвлөлтийг бас гаргадаг байгаа. Магадгүй энэ талаар бас тусаа дараа нь бас видео хийж болох юм тийм. Anyway, за тэгэхээр үндсэн 5 янзын аппликейшны хувьд аяллаа үед бол ашиглахыг надаас миний хувьас та нарт зөвлөх аппликейшнуудын хувьд бол ийм байна. За энэ дээр нэмээд би нэг бонус аппликейшн санал болгомоор байна. Юу гэхээр хувийн санхүүгийн хариуцлагч нь бол
аяллаа үеэр бас алдагдаж болохгүй гэж боддог. Тэгэхээр аяллаар явж байхдаа ч гэсэндээ хувийн санхүүгээ удирдаад хаана юу ямар мөнгө зарцуулж юм чи би биэндээ ямар зээлтэй байна өөртөө хүнтэй хамт явж байгаа шүү дээ тийм хүмүүс бас бүртгэж яваад байвал зохимжтой. Тэгэхээр би энэ талаар бол Money Pro application зөвлөмөр байна. Ийм логотой. Би энэ аппликейшний тухай бүрээ бие даасан бүрэн хэмжээний видео хийсэн байгаа. Би тэрийг энэ дээр карт хэсэгт холбож өгсөн байх болон тийшээгээ орж дэлгэрэнгүй яг яаж шилжих нь үзээрэй. Гоё нь одоо Money Pro дээр олон янзын валютын данс үүсгэж болдог учраас өөрөөр улсад одоо очих болгондоо өөрөөр валютад суурилсан одоо хитвч одоо бэлэн мөнгөний одоо данс л гэж хэлээ да. Гэхдээ яг банкны данс биш шүү. За зүгээр кэшийг бэлэн мөнгө өчсөндөө нийнхаа хэсгийг чсэндээ одоо бэлэн төгрөг, бэлэн доллар, бэлэн франк гэдэг ч юм уу тэгээд нэрлээд явчих болдог тийм дансууд бол данснууд үүсгчдэг. Тэгэхээр хувийн санхүүгээ ч гэсэн аяллахаа үеэр бол удирдах одоо зохимжтой удирдах авч явахыг зөвлөж байна. Тэгэхээр нэлээд энэ видеог айгүй хурдтай хийж гэх болоо би одоо эндээс гараад дараагийн ажил орох гэж аль болох монтаж бол баг хийгээд оруулахыг хичээх болно. Тэгэхээр энэ томилтын аяллаа влог видео бас хийгдэх байх гэж найдаж байна. Хийж чадахгүй бол бас жоо хэцүү яг ажлаар явж байгаа учраас яг амралтаар яваагүй те. Anyway, тэгэхээр аялалтай холбоотой бусад видеонууд бас яг ийм аяллаа аппликейшн бусад сонирхолтой зөвлөмжүүд, виз хэрхэн мэдүүлэх үг гэх мэттэй холбоотой мэдээллүүдийг би бас өөрөө хийжсэн видеонуудыг видеоны доор тайлбар хэсэгт холбоосоор нь холбож өгсөн байх болно. Тийшээ орж бас ялангуяа зүүмнүүд Азийн аяллуудын видеонуудын мэдээллийг үзээрэй. Лондоны аяллаа видео ч гэсэндээ байгаа юм шиг Лондон Москва хоёрыг. Anyway, хадгалж яах вэ? Тийм байна. Та нар ч гэсэндээ өөрсдийн одоо аялалдаа авч явах, аялалд явахдаа заавал одоо татаж ашигладаг ямар аппликейшнууд байна. Тэдрийг бас видеоны доор комент хийсгээр үлдээхийг хүсье. Тэгэхээр видео таалагдсан бол лайк дараарай. Хэрвээ миний subscribe хийгээгүй бол энэ доор байгаа subscribe гэсэн энэ доор subscribe гэсэн товчийг дараад хажуугийнх нь хонхыг дарчих гэсэн тохиолдолд намайг шинээр видео оруулах болгон та нарт notification очих болно. Тэгэхээр зурцуултайгаа учраас гэрэлтүүлэг жоохон сонирн байсан байж магадгүй уучлаарай. Тэгэхээр видео таалагдсан гэж найдаж байна. Дараагийн даваа гарагт эргээд уулзъя. Bye.